30 гаруй хэвлэлийн удас болов гэж бодож байсан гэж 60 гаруй хэвлэлийн удас болсон. За бусад хотуудад харьцангуй бичих нэг төлөвлөгөөгөө бариад 300 грамм тал ийм бүтээлүүд болсон. Ер нь бүх хотууд бол жоохон том болчихсон. Тийм байгаа. Тийм ч хэвлэлийн манай компани хэвлэлээс төвөгтэй байсан шиг байна. Өөрсдөө бодсноос нэлийн зардал нэгтэрсэн шиг байна. За ингээд нийтдээ 2100 гаруй удас 170 гаруй хэвлэлийн удсын цогц бүтээл гарсан юм аа. За энэ нь Монголын зөвхөн төв таван бат бүтээл нь их Монгол улс болон түүний бүрэлдэхүүн байгаа улсуудын улс төр нийгмийн байгууллагын аж ахуй соёлын төвийг зохицоор нь авч таван батаар бичиж нэгдэж зөвлөсөн суурь судалгааны бүтээл хийх гэсэн ийм зорилгын үүднээс бичигдсэн. За энэ зорилгоо ч гэсэн хэрхэн хангасныг бол та бүхэн үнэлдэг юм шиг баха. За арга зүйн хувьд бол бид Европын төвөгшлийн уламжлалт хандлагаас татгалзаж шинэ арга зүйн үүднээс бичнэ гэж нэг ийм зорилго зохиогчдын баг тавьсан. Тэр шинэ арга зүйн хандлага гэдэг нь юу юм бэ гэж мэдээж хүмүүс асуух байна л да. Мэдээж хэрэг арга зүйн үүднээсээ бол хэд хэдэн зүйлийг бид нэр хожим дэлгэрүүлж ярина. Тэр үедээ дэлгэрүүлж ярих баг. За юуны өмнө түрүү манай танилцуулган дээр зохиогчдын багийнхан яриад энэ тэр Монголын төрийн төв гэдэг үндсэндээ дэлхийн төв. Тэгэхээр бид нар бол Хятадын төв юм уу, Оросын төв эсвэл Ираны эсвэл Дундад Азийн төв ч юм уу, Иракийн төв бичихгээгүй. Бид Монголын төв бичих гэж байгаа учраас тэр төв бичих нь угаасаа Монголын төв төвтэй байх зардаггүй. Тэрнээс шиг Монгол төвтэй гэхээр одоо Хятад төвд үзэлсийг одоо монголчууд мундаг бусдын муу гэсэн үзлэг үднэс биш. Ер нь бол дэлхийд Монголын эзэн төрийн төвийг их судлагдсан. Гэхдээ Монголын өнцгөөс монголчууд өөрсдөө бичихэл арай өөр юм. Нөгөө ард түмнүүд бол өөрийнхөө төвийг бичих далимдаа бичдэг Монгол. Бол Юаны төвийг бичихтэй яах вэ гэхээр өөрийнхөө 24 дөрвийн төвхөнд бүрэлдэхүүнд ороод энэ бол манай уламжлалт манай улсаар бичиж байгаа шүү дээ. Тэгээ бид нэр л үгүй юм аа энэ чинь монголчууд улс байдаг гэдэг үндсийг харж бичих гээд байгаа. Энийг л одоо тэр Монгол төвчг гэх юм уу тийм хүмүүс сайбарлаад байгаа. За дараагийн нэг зүйл бол бид анханасаа зохиогчдын багтаа ярьж бид хоорондоо олон удаа уулз ярьсан зүйлүүд аль болохоор Монголын эзэн төрийн түүхэнд холбогдох олон хэлээр байгаа сурвалжийг өргөн хэмжээнд ашиглана гэдэг шаардлага зохиогчдын баг зохиогч нартай тавьсан. Тийм учраас бол ер нь одоогийн түвшинд энэ багийн ахаж ажилласны хувьд бол баттай айлх нэгэн зүйл бол өргөнд байгаа олон сурвалжуудыг ашиглагдсан. Тухайлбал ганц нэгэн жишээ хэлэх юм бол хятад хэлний гол сурвалж болгож байгаа хоёрдугаар үед бол юаны төвчдөр бол юан шиг маш өргөн ашигласан. Юан шиг гэдэг нь усар өргөн том зохиол тэрийг бүрэн ашиглана гэдэг нь нэгэн бас хөдөлмөр шаардсан юм зүйл. Дээрээс нь бас жижиг сурвалжууд олон байна. Мэдээж юаны бичигдсэн. Тэр үнийг айлхаар ашиглагч чинь. За цагаатаа хаантын бочид дээр бол араб дээрээс цагаатаа хэлээр хэрэгтэй. Тэгээ одоо энэ бүтэүүдийг өргөн ашиглах хэмжээний за жүчийн улс дээр бол мэдээж гол сурвалж нь Орос, тэрнээс гадна латин болон сурвалжуудыг айлхаар ашиглах гэсэн ийм байдлаар бид ажилласан гэдгийг цон нэмэгдмээр байна. За эзэн төрний зөв тавхатын юун дээр ер нь юу би бол энэ бол битэр ярих бол онцгийн шаардлага гохаа гэж бодож байгаа. Одоо ер нь энэ хугацаанд ярих юм боломжгүй. Тийм учраас яг зарим нэг онцлог зүйлүүдийг бид ярьчих. За та бүхэн харж байгаа учраас би энийг дахиж уншаад яах вэ? Энэ байлдан дагуулгын одоо үүсгэсэн үрийг шинээр тодорхойлохыг оролцсон гэж юу хэлээд байгаа гэхээр ер нь бол энэ Чингис хаан түүний залгамжлагчийн явуулсан байлдан дагуулгыг харь хэсгэрцгийн эвдэн сүйтгэл хамаг төгсөөр устгасан гэсэн хадлага бол дэлхийд түүмэл байна шүү дээ. Яг үүндээ бол ийм байнаггүй юу байна гэж судлахаас яг ийм биш юм байна. Энэ бол сурвалж хэрэглэгдэхүүнээр батлагдж байгаа ч яагаад ийм ойлголт дэлхийд төгсөн бэ гэхээр ялагдсан ард түмний сурвалж гэж байна л да. Одоо бүр Чингис хаанаас ахуулаад одоо араб одоо тэр сурвалжтай бүр хараачихдаг тийм. Шуудлага ихэнхдээ хараалаар эхэлж байгаа юм чинь. Одоо тийм сурвалж байна шүү дээ. Тэн дээр бол одоо хэтрүүлэн одоо алц алсан гэж биш. Тэрийг одоо шүүмжлэг шууд авч ирснээс дэлхийд дахин ингэж хадгалаа болсон. Одоо тэр нэг хотыг эзлээд алсан талсан гэж байгаа хүний тухайн үед байсан хүнээс нь хэд дахин илүү тэр хотод байсан хүнээс хэд дахин илүү хүнийг алс талсан гэж бичиж байгаа юм. Одоо 100,000 хүн алсан гэж бичих юм бол тэр хотын судаад үзэхэд тухайн 100,000 хүнтэй гэдэг чинь асар том очууд орчин үеийн 20-р зууны шиг үрдүүлжлэлтийн үеийн орчин үеийн шиг ойлголтыг 300 дараа ярьж байгаа. Нөгөө хотны баг 30,000 хүнтэй 100,000 хүн алсан бичих. Энэ зүйлүүд их байгаа ч учраас энийг бас үнэн зүгээр нь тогтоохыг болцсон. За хоёрдугаар нь нийгмийн байгууллагаар бид нар нэлийн
шинэлэг зүйлийг хийх гэж болцсон. За энийг ол тусгай зардна онлын үзэл баримт дээр ярих учраас энийг давчлаад. За тэр монголчууд дэлхийг яаж захирж ирсэн бэ гэдэг хамгийн сонирхолтой асуудал. Бид нар бол дарагшид тогтолцоо байсан гэдэг зүйлийг нэлээд ярьдаг байсан боловч бүс нутгуудад тухайн бол одоо Мавринахад Туркестаны үед Дунд Азиа захирсан Умар хатад үтсэн, Хорсон төвдөө хожим Тибриз рүү шилжсэн Иранын тэр аймаг захирч ирсэн ийм за хожим Оросын гэдэг том төвүүд хувааж захирч газар байрсан. Энийг Чингисханаас ихлээд үндсэн бүтцийн бол өвөд аймаг хийсэн. Тийм учраас энийг бид нар бол бүс нутаг хариуцсан захирчийн газар гэж энэ дээр нэлээд анхаарал өгж тоо бичсэн байх жишээ нэлээ. За ер нь бол 9-р түүхийг бичгээд мэдээж бидний нэг зорилго бол эдийн засаг ялангуяа энэ дотор татвар худалдааны ямар бодлого явуулсан гэдэг зүйлээр ихийг анхаарал татсан. Тэгээ ялангуяа тэр сэргээн босгол хот байгуулалтын бодлогууд гээд манайх нэг эвдэр нураацсан гэдэг болохоос сэргээн босгосон ярихгүй байгаа юм л. Энд сэргээн босгол хот байгуулалт худалдаа татвар мөнгөний бодлогоор дамжуулж тухайн орны болон бүс нутгийн дэлхийн эдийн засаг сэргээн хөгжил ямар хөрөнгө оруулсан бэ гэдэг тодруулах нь бодны өмнө тавьсан зорилгоо энэ чадвар. Заавалмаар энэ чөлөө тодорхой асар том орон зайг явуулсан Монголын гिचиг хэрэг тийм ганц Монгол хэлний бодлогыг бүрдүүлэх гол нөлөөс одоо ч гэсэн ганц Монгол хэл гэдэг эрхийн нийт хэрэгжиж байна. За дараагийн нь бидний соёлыг за энэ бол өрн дорны соёлыг олгосон гэдэг дээр хүн одоо ярьж эхэлдэг ийм зүйл. Энэ бол одоо бас сайн тал. Эдгээр нэг зүйлийг хэлмээр байна. Соёлын солилцоо эрчимтэй явагдсан тэр бүс нутгийн хөгжлүүдэд томоохон үүсгэсэн өргөшин ахиулсан. За түүнээс гадна тухайн үед бол одоо торгон замын алтан үеийг ялж авахгүй Монголын төрний үеэлтэй. За одоо хүртэл ятуудад торгон замын алтан үе бол тан улсын үе гэж зэвэр л. Монголын эзэн гүрэн бол торгон замын хамгийн алтан үе гэдэг илэрхийлэхгүй биш. Илт ойлгомжтой энэ зүйлүүдийг шүүхгүй хэвэл байсаар. За иймэрхүү одоо олон зүйлүүдийг хэлээд за олон өнөөдөр манай энэ зохион байгуулж байгаа хүмүүс Монголын хандлага үзэл баримтлалын талын хөтөлбөр ярина уу гэсэн учраас зарим зүйлийг бас энэ чиглэлээр хийя. Нэг хэлсэн ярилаас руу орж байна. За ер нь бол энэ бол зөвхөн 9-р түүх биш. Нүүдэлчийн энэ Монголын түүхийг бичиж ирсэн онлын чиг хандлагууд бол миний ойлгож байгаагаар бол ийм хүчийг хандлагууд байгаа. Нэг нь бол өрөндийн одоо нийгмийн ухааны хувьслын онл гэж байна. Энэ бол дайрны эзэн буюу одоо байгаль ухааны хувьслын онлыг нийгмийн ухаанд авч хэрэглэсэн 19-р зууны дундаас хүчтэй хөгжсөн. За гол үндэслэл чинь баг Инглис ганцаараа биш гэдэг. Морин эртний нийгэм гэдэг зөвлөөр дээр үндэслэж өргөөр өмчтөрийн үсгээс албатай зохиолчсон нь энэ онолд хөгжил тэгэхээр нөхөж болсон том хэмжээний зохиолыг үүсгэсэн. За тэгээд өрөндийн нэг цаашдаа энэ зохиол юу бол онол цаашаа хувааж шүтсэн нэг нь өрөндийн антропологийн онол нөгөөд нь зөвлөлийн марксист онол гэж ойлгож шүтсэн. За тэрний өрөндийн онол нь бол ерөнхий түүхийн онол шүү дээ. Тэр дотроос нүүдэлчдийн нийгмийг задлан шинжилсэн онлын хандлага гэж байна л да. За тэр нь хамгийн алдартай нэг гэх юм эдний бүгдээрээ сайн мэдэх нь Хазано Вафл гэдэг нөхдөд байна. Ер нь бол нүүдэлчд ба гадаад суурьтай харьцаанд тулгуурлаж юм үндэслэлүүдийг гаргаж ирсэн. За марксист онол хөгжөөд энэ мэдээд монголчуудын нийгэм байгуулалтыг тодорхойлсон гол онлын процесс бол сөрөссөн юм байна. Тиймэрхүү 1934 онд Овш министр Монголск орчин үеийн феодализм буюу монголчуудын нийгэм байгуулалт за тэгээ нүүдлийн феодализм хийсэн нь хожим одоо 90 он хүртэл үлдийн буюу марксистийн социалистуудын үйлчлэл нийгмийн тайлбарлалт онлын үндсэн хандлага болж төлөвшсөн. За энэ онлын хүрээнд манай түүхчлэг хөгжсөн. За онлын хэмжээнд хийгдсэн судалгаа гэх юм бол Монгол 32 дугаарууд за шинжлэх хэмжээний Монголын феодализм үндсэн замын зохиолуудыг нэрж олох. За энэ зохиолууд бол онлын хэмжээнд гэхдээ энэ нүүдлийн феодализм Монголын үед хөгжсөн ийм зохиолууд юм аа. За онлын хандлага юугаараа нүүдэлч нийгэм яаж тайлбарлаад байна гэхээр энэ онлын хандлага зөвхөн нүүдэлчдийн тайлбарлалтаа хийсэн юм шиг дээ. Ерөөсөө өндөрлөлтийн эволюцийн онлоор тайлбарлаж байгаа учраас төрийн өмнөх үе төрөлт үеийг хоёр батсан. За төрийн өмнөх үе нь бол зөвсөн төрлийн Обондоос суурьсан Овгийн зохион байгуулалттай байдгийн төрөлт үеийн газар нутгаас суурьсан засаг захааны бүтцээс тогтсон бүтцтэй байдгийг гэсэн үндсэн онлын хандлага. За тэгээд төр гэж үг үзэж байгаа хэрэг мэдээ зэрэг явсаар байгаа төлөвсөн нэрийн тухай ойлголт бий болсон. За төлөвлөгөө төрийг төр гэж үздэг. Аймаг холбоо чип юм дээр янз бүрийн хэлчих юм тогтцоо байсан.
За тэр усан төрлийн холбоо, газар нутгаас суурьсан холбоо гэдэг нь бол бид усан төрлөөс суурьсан байх юм бол бүдүүлэг тийм ээ варвар барбара за тэр жосны өмнөх төргөө овгаангийн нийгэмд байдаг гэсэн тогтцоо ойлголт. За газар нутгаас суурьсан нийгэм бол соёлтой, төрөөстэй, засаг захааны зохион байгуулалтанд хуваагдсан. За тэгээ хэрвээ энэ дээр ярих юм бол усан төрлөөр хавцсан нийгэм нь доороос нь дээш зохион байгуулалттай. Бүх зохион байгуулалт доороос нь дээш хийгддэг. Овгын хуралдаар овгын халагчаас сонгоод аймгийн хуралдаар аймгийн халагчаас сонгоод гэх юм уу та. Нэг юм утгаагаар гарцсан юм шиг. Энэ бүтцүүд дээрээс биш бүх доороос хийж байгаа. За газар нутгаас суурьсан бүтцүүд дээрээс доош хийгддэг юм. Яг төр байгаа учраас бүх юм дээрээс доош хийгддэг. Ер нь төр гэдэг нь маш хүчтэй гэсэн үг. Ард түмнээс бий болгодог, юу ч хийж болно. Төр бүсэж яаг үе мэддэг байх шиг. Төрийг хийж чадахгүй юм шиг байх тийм. Ард түмнээс төр бүтээдэг. Онлайн хоёр хандлага байгаа нэг нь одоо ингээд угсаат үүслээ гэхэд ингээд олон аймаг ингээд үүсч явсараад Монгол гэдэг юм үүсчих юм эсвэл төр үүсчихэд Монголоо бий болгох юм гэдэг дээр маргаан байна гэсэн үг шүү дээ. За энэ дээр байгаа зохион байгуулалт орч энэ онлайн том хоёр хандлага байна. За төрийн үүслийг яаж тайлбарласан юм бэ? Энэ хоёр он бол нэг онцлог нь шууд харагдаж байгаа юм байна. Овгын аймаг болдог, аймаг болдог, аймаг болмоос төр үүсдэг шиг машинст бичиж байгаа. Өрөндийг нь бол тэр өөрийнх нь орон чиптэн гэдэг газар үүсгэж байгаа. Аймаг болмоос өөрөө үүсгэж байгаа. Яшгүй юм ялгаа байхгүй. За өрөндийн хувьсны онлынхан бол үйлчлэл нийгмийг тайлбарлахдаа онлын гэдэг нь 3 шин хойд ирсэн. За эдийн засгийн хувьд нүүдлийн мал аж ахуйг хөгжих юм аа 13 дугаар зууны мал аж ахуй бол 18, 17, 20 дугаар зууны төвөрөө болсон. Нийгмийн хувьд бол овгаангийн нийгэмтэй засгийн нэгж хуваах бус овгаангууд маань гэсэн. За улсын хувьд бол дотоод зүйн тогтноор төр ус байх боломжтой. Өөрөөр яг л овгаангийн задраг учраас төр ус боломжтой гэсэн. Аль ч онлын хувьд насны сонгогч өрөндөө онлын үүднээс овгын байгууллага гэдэг нь задар тавилантай гэж байна. Тэгээ задарлын үр дүнд анги үүсдэг, төр үүсдэг бол таарж байгаа. Манай нэг овгын аймаг задраг руу хадгалагдсан учраас өөрөөсөө төр үүсэх боломжтой. Тэгээ монголчууд яагаад төртөө болчихоо төрийн баг үүсгэж үзсэн. Үзээд их Монгол улсын төргүү гэж зарим бичиж байгаа. Үзэсгэлдээ бархаа байгаа юу гэсэн гэхээр энэ баахууд бид нар хийсэн юм. Энэ бол гайж үзэгдэл юм байна. Яагаад гайж гэсэн чинь эдгээр бусдаас суулаад болцсон юм байна. Тухайн бол хатуунаас олон цагаан наараар олон жил өгч юм гэдэг нь чинь туулаад очижээ гэж хэлж байгаа. Тийм учраас энэ төрнөө зээлбэлээ гэж. Энэ юу гэсэн үг Яаны төр ятын төр, Илааны төр бол одоо Персийн төр гэдэг юм уу тийм. За Алтан орны ч юм уу 40 улсын төр бол юу байна шүү дээ. Оросын төр гэж хэлсэн юм байна шүү. Монголын төр гэж юм байхгүй гэж. За энэ нь онлоор үлдсэн. За бид бол 90 он хүртэл марксист уурш. Марксист онлог баахан барьж явж 90 оны дараа нөгөө онлоос орсон чинь нөгөө улсын онлоор байна шүү. За бүр марксизмаас өөрсдөө нүүдэлчдэг одоо бүгдийг төрж байх гэдэг нь энэ онлоор энэ өрнөлийн бичлэг бид шинжлэгчтэй өөрчлөгч баахан бичсэн тийм. Тийм. Тэгээ энэ бол одоо тийм биш маа гэсэн үг тийм. За онлын хоёр градусын үед би энэ дэр бүгдийн нэрнийг амжихгүй зөвхөн хамт батгаар бид нэр шийдэлгүй байгаа. 11-ээс 13 дугаар зууны үеийг яаж шийдсэн гэж үздэг вэ? Тэндээ ямар ялгаа байна гэж би энэ дэр тавьсан байна. Хоёр онлын парадигмын бол үндсэн тайлбар дэжигтэй талын тухай 10-аас 13 дугаар зууны ярьж байгаа шүү дээ. Түүний дэглээс төрний рүү шийдсэн тайлбарлаад байгаа учраас энэ яриад байгаа юм тийм. За энэ нь бол одоо Усан төрлөө холбоотоор 10-аас 12 дээр хоёулаа усан төрөл байсан. Овгаангийн нийгэм байсан. Энэ төр байгаа вэ гэж зүгээр хоёул ажиллаж. За ялгаатай тал нь бол марксистууд бол ингэж байгаа юм байна. Чингис хааны шимтгэл гэж агуун болсон. За энэ агуун шимтгэл бол яасан гэхээр овгаангийн тогтолцоог бүрэн эвдэж ангит нийгэм буюу феодализм шийдсэн. За энэ нь бол очоо феодализм бол нүүдлийн феодализм байлаа гэж. За тийм учраас манайхан одоо Монгол те үнэ нэгдсэн Монголоос байгуулагдаж феодализм ясны тэрэг зохиол бодож байгаа шүү дээ. Тэгэхээр манайхны одоо 90 оноос өмнө бүх концепт яг концепт хийчихсэн. Энэ бол эдгээр үсгийн феодализм яг гэж. За өрнөгийн өмсгөө онлог баримтлагчд бол энийг устгаар үүж овгааны хэвээр байсан. Тэгээд өөрөө яаж болсон гэхээр задралын үдэн байгууллагатайг зээлдэд орсон манайч. За энэгээр за тэр дотроо Чингис хааны нэр хүн буюу ханизм гэдэг юм чухал үгс гэдэг. Бүгд онцлог. Ийм нэг үгтэй онцлог. За тийм учраас бидэнд энэ онлыг дарж бичснээр ямар үдэн хүрсэн байсан бэ гэхээр 11-аас 13 200 жилийн дотор үүнийхээ овгууд үүсээд хөгжөөд овгууд нь задраад анги үүсээд төр үүсээд улаан феодализм шилжсэн гэсэн ийм онлын концепцаар бид бичсээр үндий өгсөн энд хин ч юмшилтэй хандахгүй тийм өстэй юм бичиж өгсөн. За энэ он яагаад бий болсон бэ гэхээр дундгэрчний Монгол овгтой холбоотой. За овг ярь нэг үзэлтэй юм байна.
бас овгийн судалгаа гэж байгаа. Тэгэхээр энэ нэлээд манай гинт төгшин хийсэн судалгаач байгаа. Бидний одоо өндөр шиг жоохон өнцгөрөж үзүүлсэн. За мос төвчөн дээр бол зүрхэн овг үүссэн ганцхан жишээ байна. За энэ жишээн дээр бол хөвгүүд ахмад учраас иргэндээс зэрхий доончлоо ууч дөрөв зүрх дам дөрөв энэ тутмэр хүчтэй хүмүүсийг нийлүүлээд овг болгоод за хөвгүүд ахмад гэж авч гэсэн. За ийм хүчтэй овгийг Чингис хаан буулгаж аваад өөртөө нэгтгээд иргэнийг нь улсыг нь өмчгөн бол авцсан гэж байна. За ийм зүйл байна. 139 юм зүйлээ байдаг зүйл. За энэс үзэхэд энэ бол овг яаж оруулах гэсэн тухай ганцхан жишээ, өөр усны яаж оруулах гэсэн тухай байхгүй. 139 дээр байгаа энэ зүйл бол овг гэдэг бол төсөл нөлөө холбоотой хүмүүсийн нэг байгаагүй байна гэдэг хэлж байгаа. Ганц байдаг юм. За бид бол ямар ч байсан тухайн үеийн овг нэрлээд байгаа овгтон болов гэдэг овч юм. Тэр тийм овгтон болов. Овгтон болов гэдэг бол нэг ноён харьяат доороо багтлагуудтай зарц барц харан аран тэр инж минж одоо хүн амьтны инж бичиж байгаа шүү хүний ч одоо инж тэр хүмүүсийг доороо зургуулсан язгууртан болон харьяат гэсэн үгнээс бүрдсэн ийм бүтц байсан юм байна гэсэн. Энэ үгнээс бид нар бол энэ зүйл бид нар бичсэн юм аа. Тэгэхээр бид нар бол одоо ямар ч байсан Монголын нийгэм бол 200 гаруй жилийн дотор хурцлууд орсон юм шиг тийм хурцтай үүсэх гэж байгаа юм байна. За Монголын улс орчин дээр бол овгтон болов гэдгийг бид нар хүнэглээ байгуулж байгаа явдал гэж буруу ойлгож тайлбарснаас за иймэрхүү дүгнэлт хүрсэн байна гэсэн байдалтай байгаа. За энийг их дараа бид ярих боломж авах ингээ орхив. За дараах өдөр нөө 3 дугаар гэж яриад исэн хувьсны онлоод Монголын дараах үе он гэж байна. Бид хувьсны дараах үе. Энэ бидний өөрсдөө нэрлэдэг юм аа. Юу гэж нэрлэх юм. Ямар ч байсан эдний дараах онгын он гэж юм гарч ирсэн. За энэ дотор бол энэ олон хүмүүс байгаа. Энэ он бол цаанаа том онлын загвар учраас антропологид босор том юм ярьж байгаа. Эдгээр зөвхөн нүдчтэй бүгдээ холбоотой ирсэн улсуудын жишээ олж авч байгаа. Нэг нь энэ Cambridge сургуулийн профессор Дэвид Смитийн Headless State гэх юм. За аристократ ордер юу гэж нэг юм байна. Тэр нь гомоо авсан. Million шуган гэсэн мөнгө бич байгаа. Энэ дээр бол маш олон санаа дэвшүүлснээс бид бүр хоёр зүйлийг тавьчихсан. Тэгэхээр тэргүүн бүдэр гэж яриад байгаа. Тэргүүн Headless. Толгой бүдэр гэнэ тийм. Шууд өвчлөл. Тэр бол энэ бүдэр бүдэр гэж үзэл санаа нь юуны тухай яриад байгаа гэхээр зөвхөн бүдэрсэн дэрийг төргээд байна. Бүдэр нөгөө төр гэж бас байна шүү. Заавал бүдэрсэн байна. Бүдэрсэн төр чинь явсаар Макс Веберийн бүдэрсэн дэрийг он хүртэл өгсөн шүү. Энэ хоёр он хоёулаа зөвхөн төр гэдэг юм бүдэрсэн дэрээр төлөөлөд болсон. За нөгөө нь язгууртын дэр журам ойлголт юм байна. За энэ нь бол ялангуяа язгууртын дэр журмын тухай Монгол болон Хотод Азийн улсын бүгд нэлээд авч ирж болохгүй ийм одоо онлын шинэ хандлага байна. За өөр нэг жишээ авъя. Бүхнийг яаж авчихгүй учраас инглисүүдийн Japanese community за энэ гэдэг бол олон үйлчлсэн овгийн тухайч биш аймгийн тухайч үйлчлсэн биш аймгийн тухай аймаг гэдэг ойлголтод тухай үйлчлсэн. За энэ бид зөвхөн Japanese community-г хатсан байна. За энэ дээр бол хошуу отор мянганы тухай хатсан. Энд гурван санаа дэвшүүлсэн энэ бүтцүүд бүгд газар нутгаар суурилсан юм байна. Засаг захиргааны зохион байгуулалт үндсэн нэгжийн үгийг үүсгэх юм байна. За дээрээс тэр community гэдэг нь яагаад ингэж байгаа гэхээр Japanese гэдэг нь бол болцоотой газар эзэмшдэг юм байна. Очоод их хэцүү. Болцоотой газар эзэмшдэг чинь бол нэг фьорд үйл хийх гэдэг шүү дээ. Энэ бол болцоо байхгүй газар эзэмшдэг. Илээд ойлголт юм шиг байна. Тэрчээрээс гадлан байгалийн нөөц одоо эрдэс одоо юу гэдэг нь авс хүчээр одоо ой нөөц ан амтэн энэ байгалийн бүгд орчих. Энэ нь бол тэр community дундаа эзэмшдэг. Бошуундаа отор мотордоо мянган эзэмшдэг. За тэгээд энийг захирж байгаа нөхөр нь бол тэр бичээр усыг хууль хэмжлэгээр тэр бичээрийн менежментийг хийдэг гэж байна. За иймэрхүү санаа дэвшүүлсэн тухай шинэ хандлага гарч ирсэн. За сүүлийн үед бол манай хүмүүний бас нэг өгүүлбэр гарч байгаа. Эндээр бол бас нэлээд шинжлэх юм бол тийм дэвшүүлсэн. Заавал 13-т холбоотой 13-аач өгүүлсэн. За ялангуяа тэр 1640 оны Монгол ардын цаастай холбоотойгоор тэр 1648 оны Вестфалийн ирээдүйд архив бичсэн үйл хэлбэр бол нэлээд шинэ одоо үнэхээр одоо бас шинэ санаа дэвшүүлсэн одоо өгүүлбэр гарсан. Баяртай. За тэгээд би одоо ерөнхийдөө хайцсангууд яриагаа төвчлөөд хэд хэдэн зүйлийг бас үүдий шимжтэй гэсэн гэж ярих гэж үзэж байна. За энэ өдрөө бол тав ингээс тийм ээ уншиж байгаа ингээд би заавал гэж уншаад явах уу. За энэ нэг ийм юм бид нар ойлгомоор байна.
За ямар ч байсан бид нар бол монголчууд бол 11-аас 12 дугаар зууны монголчууд гэдэг бол эзэн харьяатын ёсноос өндөр түвшигсэн олон давхраач үгүй томоохон язгууртууд өөрөө эзэмших бүх ард иргэдэд захин засагдаа хийж өгдөг ийм нэгэн бол 11-р зуунд байж ирсэн. За ерөө бид нар өнөөг үеэс энэ хамжлагын гишүүн захирлаас үүсэн бий болж өгсөн гэж үзвэл 12 дугаар зууны мэдээж ойлгомжтой ийм төвшингийн нийгэм байх ёстой. Тийм учраас бид нар энийг эхнэрийг харж хамаатай дөрөөр бичсэн байна. За Чингис хаан бол үндсэндээ яасан гэхээр бусуудаа нэгтгэх явцдаа өөрөөр эсрэхүйн туурхны шулуулах явцдаа үндсэндээ бусад язгуурт мөрөдөөр устгасан байна. За ингэснээр Алтан ураг бол Монгол улс байгуулагдахгүй үндсэндээ цорын ганц ураг болж ирсэн. За энэ байдал нь юу болж ирсэн бэ гэхээр Чингис хаан ард иргэдийг газар нутгийг дахин ойлгох боломжийг олгосон байна. За ийм учраас Чингис хаан ихтэй 2 зүйл болсон. За нэг нь бол мэдээж Алтан урагийнхаа дуурайсан иргэд болон газар байгаа. За нөгөөдөл нь тэгээд зарим нэг цөөхөн тоотой үнийг бол бас гавьяа болсон хүмүүсээс олгосон тал бий. За хүмүүсэндээ гол хүмүүсийг бол мянгатууд болсон. Энэ хүн мянгатын тогтолцоог шинээр ингэж зэсгэлээ барьснаа. Одоо Чингис хаан бол дахин өөрчлөлтөөр яагаад энэ хийсэн юм байна. За энэ дахин өөрчлөлтөд юу гэж үнэлэх вэ гэдэг асуулт байна. За Чингис хааны хийсэн хуулиудаар бол тэр мянганы ноёдыг бол томлох огцруулах шийдэх бүрэн хэрэгтэй байсан. За тэгээд нөгөө талаар цэрэг иргэний хамтарсан хоёрдугаар юм тогтолцоо учраас Чингис хааны гарт эзэн хааны өмнө бол маш их нийтлэг төлөвлөж чадсан. Өөрөөр Чингис хааны байгуулсан их Монгол улс гэдэг бол бас их төлөвлөсөн улс гэж үзэж байна. Одоо ястаа нэг өөрөндийнхний яриад идэг төлөвлөсөн улс гэж байдаг бол маш хүчтэй төлөвлөлттэй улс нь юу? Чингис хааны байгуулсан улс. Чингис хааны маш их төлөвлөлттэй улс байгуулсан. Ер нь бол яг сүүлийн үед үзэж байгаа онлайн шинжлэх хандлага янз бүрийн юмс үзэхэд бол хэдих төлөвлөсөн улс байгуулагдаж явах бол феодализмын хөгжлөөс зогсоод феодализмын баг эсрэг өөрөөр хэлбэл хүмүүс орондоо гэрээ байгуулаад ингэ явдаг тэр тогтолцоог илгээд асар төлөвлөсөн төр улс байгуулдаг юм байна. Тийм учраас одоо хаан улсаас өмнө бол феодализмээс нөхөж хаан улс байгуулаад хатар феодализм байх боломжгүй гэдэг чинь ийм юм яриад байгаа. Тэр талын бол байгаа. Магадгүй нэлийн өндөр түвшинд хөгжиж исэн феодал болон цорол язгууртны эглэм бүхий нийгмийг үндсэндээ Чингис хаан бол маш хүчтэй төлөвлөсөн улс байлаа. Язгууртны эглэм гэдэг юм бол яг үүндээ тэр олон язгууртны төлөв бат болсон. За ийм том өөрчлөлтийг Чингис хаан хийсэн юм. За гэхдээ Чингис хааны шинжлэхлийн дараагаар шинэ одоо язгууртууд одоо Борч Мухаммед хүмүүс төрөн гарах боломжийг бүрдүүлсэн. Яагаад асар их хөдөлгөөж олон хүмүүсийг барьж өгсөн учраас тэр хүмүүсийг хүчтэй болж олгоор одоо жалаар яаж хүчтэй болж байгаа гэдэг нь бол энэ нийгмийн шинэ харилцаа бий болсон. Гэхдээ энэ нь бол уг харилцаа суурьаар нэгдсэн явдал муу биш юм байна. Энэ бол угаасаа энэ харилцаа байсан. Чингис хаан гоёлтыг дахин хийсэн юм байна. За урмаар эзэн харьяатаас хичүүлэх үйл бүсгсэн юм байна. За мянгатын тогтолцоо бол бидэнд юунд гэж чухал байна вэ гэхээр энэ бол маш хүчтэй төлөвлөсөн зүйлсийг нэгдүгээр бий болгох юм байна. Хоёрдугаар хамгийн богино хугацаанд манай хүмүүсд бүгд дэмжиж байсан. Хамгийн богино хугацаанд аксар хэмжээний цэргийг одоо зохион байгуулах одоо боломжийг энэ засаг олгох юм байна. Тийм учраас цааш аяндаа олон юмнуудаар бол тийм цэргийн зохион байгуулалтаар бусдын аяндаа хийх бол энэ мянгатын систем угаасаа их тохиромжтой юм систем байсан байна. Энэ мянгатын системийг цааш нь хөгжүүлээд бус орнууд ч гэсэн эзэлж авсан газрууд ч гэсэн мянгатын тогтолцоо тодорхой хэмжээгээр байгуулж ирсэн. Одоо Иран тухай бол төмөн гэдэг тумаан бид гинэлтэй. Цэцлгааны нэгж болоод бүрдсэн байх шиг тийм. Тэр нь Монголоор зохицоогүй Монголоос гадагшаа таньсан хэм систем юм байна гэдэг их хүсэж байна. За тэгээд цаг дуусч байгаа учраас эсэнд зүгээр даасны санаа хэлээ. За тэр бол бид бол энэ бол хавмацтай холбоотойгоос ганцхан зүйл бид нар хэлэх ёстой. За зохиогчдод бол 2018-19 онд бид энэ хавмат дээр ажилладаг. За манай зохиогчдын баг бол бид нар одоо хүчин чармайлт гаргаж өнөөдөр энэ боломж дээр бас юм хийчихээ. Монголын эзэн төрийн хөгжлийг ахиулчих гэсэн чиглэлээр хичээн ажилласан. Энэ зөв өнөөдөр би зохиогчдын баг харгалсан хүмүүстэй анхаарал хийжээ. За мөн Монголын эзэн төрийн хөгжлийг ивент итгэж дэмжиж ажилласан Step Publishing компани
Монгол Улсын их сургуулиас бидний бас гадагшаа хийж явах одоо яаж судалгаа хийх Иранаар Дундад Азийн орнуудаар Туркээр явж одоо судалгаа хийх газар дээр очиж усан үйл явдлуудтай танилцах тийм дайм уснаас болоод тэгээд томоо хүмүүсээс шарах тэр боломжуудаас улсын сургуулиас олсон байгаа. Монгол Улсын сургуулийн өдөрлөгөөс алархал хэрэгжээ. За ер нь бол юуны хувьд музик баримтын хувьд бол иймэрхүү одоо тийм ээ бүх зүйлээр боломжтой учраас ямар ч байсан одоо энэ Русгийн дараах он гэж гарч ирж байгаа энэ онлын шинжлэх хичээл хандлага бол нүүдэлчдийн нийгмийг шинээр тайлбарлах, шинээр авч үзэх. Нүүдэлчд бол зэрлэг хөдөлгөөн юм аа. Нүүдэлчд одоо иргэн шиг бүтээлгүй, цивилизац буюу одоо civilization гэдэг нь зөвхөн суурин хүмүүсийн одоо бүтээл тайлбарлах гэх. Энэ одоо нөгөө талаар нүүдэлчд бол угаасаа төр тус байгаагүй. Тэгээд зөвхөн дайнч тэгээд дайны ингээд олцоо дээр өөрсдөө материалыг бүтээх учраас юм. Бүтээсэн юм нь одоо шингч одоо тийм ээ хуулз маягаар амьдардаг нийгэм гэдэг нь олон хэсэг томоохон хэвчүүлсэн. За энэ үндсэн юм бол анх үүсэхдээ Юлиц он бол дорн дахны колоничлын үед үүссэн учраас анхнаасаа нэг улсын зорилготой дорн дахныг одоо хөшгөн доогоор үүсдэг онлын үднэс үүссэн гэдэг өрөндийн иргэншил өөрснөө одоо тийм ээ шүүмжил тайлбарлаж байгаа юм бол бидэнд одоо онлын шинжилгээ Монголын бүхшний бичих зөвхөн Монголын шиг орж байгаа. Тэгэхээр энэ аргын үүднээс айлхаад бидний асуудал хандж бичих юм аа хичээсэн. Гэхдээ бидний уламжилж хөгжүүлж ирсэн марксист он бол тодорхой түвшинд судалгааг бүлэмж авсан гэдэг төрлийн шүүрдэг. Бүгдийн шинжилгээ зарим зүйлүүд нь түрүүний миний ярьсан шиг тийм. Тэгээд одоо хүнийг яваа байсан гэдэг тайлбарсан ийм зүйлийг зинсэн залруулаад онлын шинэ үндэслээс хараад уламж судалгаанд тулгуурлаад байгаа бол цаашдаа Монголын төвийн судалгааг шинэ түвшинд гаргах боломж байна гэж төслөөр гарч байгаа. За бэсний хөгжүүлэлт бол бид хүмүүс энэ Монголын эзэн төрийн төв Татмартаас өмнө бол Монголын эрдэнэ төв Татмартаас бичсэн тийм 2010 онд бичсэн байна. 19 онд эзэн төрийн төв Татмартаас шүү дээ. Цаашдаа бас эзэн төрийн дараах нэр бас хөгжүүлэлт судалгаагаар хийж бас цаашдаа Монголын төв хөгжүүлэх тийм ээ төвтэй олчихсон гэсэн зорилго байгаа гэсэн юм гэлээ. За баярлалаа. За тэгж явах. За тэгж явах.